Үгийн сайхныг өөртөө хүртээ. Миний хэлэх гэж байгаа үг өгүүлбэрүүдийг та сайтар сонсоод яг л биелсэн мэтээр төсөөлөд аз жаргалтай инээмсэл тодруулаад давтан дагаад хийгээд үзээрэй. Удахгүй таныг гайхамшиг хүлээн авах болно. Энэхүү үгийг хэлэхэд таны итгэл хамгийн чухал юм шүү. Бидэнд өөмөр гараа сунган өгч буй амьдралын бүхий л эд баялаг, баяр баясгалан, аз жаргалтай бүхнийг хүлээн авахад би бэлэн байна. Нээлттэйгээр хүлээн авч байна. Үүнд би маш их талархаж байна. Миний бүх хүсэл хэрэгцээ намайг гуйхаас минь өмнө хангагдаж, биелэгдтэйгт талархаж байна. Би өдөр болгон өсөн дэвжих сайхан боломжуудыг хүлээн авч өдрөөс өдөрт хүчрхэг хүмүүн болж байгаадаа баяртай байна. Бүтээлч шин санаа надад байнга төрж, сэтгэл санаа болон санхүүгийн хувьд улам өсөн дэвжиж, эрүүл болж байгаадаа талархаж байна. Надад эд баялаг зогтог. Би баяжих тусам олон сайхан зүйлсийг бүтээж сэтгэл дүүрэн амьдарч байна. Талархлаа. Би хаашаа зүглэн тэнд асар их мөнгө гялалцсан амжилтаа бэлхэж улам их намайг амжилтыг хүлээж байгаад талархлаа. Надад төрхөөс заяагцсан баян чинээлэг, баяр баясгалантай, аз жаргалтай, аз одтой, амар амгалан, сэтгэл тэнүүн, эрүү саруул байх бүх эрхээ эдэлж байна. Талархлаа. Би итгэж хүлээж байсан олон санхүүгийн их өсвөрттэй боллоо. Хангалттай ашиг орлого орж, улам их амжилттай явж байгаадаа талархаж байна. Би эд баялагын талаарх сэтгэлгээг үргэлжлүүлж, энэ нь миний орлогод шууд нөлөөлж байдгийг чин сэтгэлээсээ талархаж байна. Надад хэрэгцээ зүйлс эхлээд тархинд минь үсч, улмаар амьдралд минь биелэлээ олж байна. Бүх эд баялаг, элбэг дэлбэг бүхэн биднийх гэдгийг мэддэг. Тийм ч учраас бусдын амжилтыг дэмжин тусалдаг өөртөө талархаж байна. Ингээд үгийн сайхныг өөртөө хүртээ цоврлуудын маань эхний дугаар болох эд баялагын сэтгэлгээтэй хамт байсан танд туйлын их талархлаа. Дараагийн маань бяцхан цоврлуудаар минь та хамт байгаарай. Ингээд удахгүй ирэхэд болзээ.